Voice үзэгч та бүхнийг бид тэг 52% дугаартай сандаг дорчтой уулзалж байна. Тэгэхээр уг мэрэгчлэн нь бол зураач хүн байгаа. Би ч одоо бүр хар багасаа зорж ирсэн л да. Ерөөсөө мэдээ орсон цагаас л цаас болно юм байна. Дуулах дуртай, маш их дуртай байсан залуу маань зураг гэдэг зүйлд бас дуртай байсан. Тэгээ хоёр хүчин зүйл ингээл хоорондоо ингээл сөргөлдөж гисэн шиг мэдээж нөгөө конкурс өгнө. Ер нь тэр шийдвэрийг яг яаж гаргасан? Яагаад ер нь энэ зураг дууг дийлчих вэ? Яг 10 жилээ төгсөөд одоо конкурс өгөх гэж байхдаа бас энэ хоёр мэрэгчлэлээр эргэлзэж чагаал тэгээ зөрөөрөө орж исэн. Одоо бол ингээ 3 мэрэгчтэй болох гэдэг шүү дээ, тий? Нэхмэлчин, тэгээд зураач. Удахгүй одоо ингээ хэрэгцээ шилдэг тогтчих юм бол дуучин, сандаг дарж. Дуу хөгжим, уран зураг гэдэг бол энэ хоёр бол гайхалтай гоё. Нийлнэ л гэж би боддог шүү дээ. Энэ шатны шалгуултан дээр ямар дуу дуулахаар сонгосон бэ? Хулангийн дууснаар надад өгөөгүй хайр жүжигний дуу сонгосон. Эрт хайр хийж байгаа чинь юм баярлалаа. Өөрийн гэсэн дээр болсон сайхан энэ дуунд нэмжвэ. Тэгээд сан төгөлдрөөртэй дуулдаг чинь бас их сайхан ололт байна. Дууны орлог бас их сайхан өөрийнхөө уулмөрийг үлдээгээрэй гэж өсөөрөх байна тэнцээ. Баярлалаа. За санаад байна. Баярлалаа. Өөрийн гэсэн гайхалтай сайхан өнгө төрхтэй сайхан уран бүтээлч. Тэгээ уран бүтээлч хүн гэдэг чинь юу нэ бас нэг талтай нэг бурхны илч шүү дээ тийм ээ. Энэ чинь бас их агуу авиастай ээж ч уран бүтээлч болдог шүү дээ. Хүссэн болгон уран бүтээлч болдог тийм ээ өөрөө гэж чам. Тэгээ сайхан дуулаа их сэтгэлээрээ гоё хөндлөгдөж дуулж байна. Баяр хүргэе тэнцлээ 3 дахь шатнд
За энэ жоо үлдэхтэй үнхээр сэтгэл гаргаж орж ирж байгаа ч мэдрэгдэж байна. Дуулж байгаа дуучин сэтгэлд хүрж байна. Бага зэрэг тэр өнгө алдах жижиг сажиг зүйлүүдээ янзлаарай. Амжилт хүсье дэмс. Таны дууг хүлээж аваад хэр сэтгэл өндөр байна. Шүгчдээс гадна бас танхим зоож байгаа үзэгчд хэр хүлээж ав. Их сайхан хүлээж авлаа. Нэгдүгээр шатны шалгаруултнаас бол үзэгчийн тоо бол нэмэгдсэн учраас их гоё байна л да. Уур амьсгалтай ороод бас тэрийг бас дагаад догтлол улам нэмэгдээд тэгээд тэр их чирэл явчлаа. Үзэгч та бүхнийг бид тэг 52% дугаартай сандагд орчтой уулзаж байна. Тэгэхээр уг мэрэгчлэн бол зураач хүн байгаа. Би ч одоо бүр хар багасаа л орж ирсэн л та. Ерөөсөл мэдээ орсон цагаас л цаас болно юм л. Дуулах дуртай, маш их дуртай байсан залуу маань зураг гэдэг зүйлд бас дуртай байсан. Тэгээ ингээ хоёр хүчин зүйл ингээл хоорондоо ингээл сөргөлдөж гисэн чинь мэдээж нөгөө конкурс өгнө. Ер нь тэр шийдвэрийг яг яаж гаргасан? Яагаад ер нь энэ зураг дууг дийлчихвэ? Яг 10 жилээ төгсөөд одоо конкурс өгөх гэж байхдаа бас энэ хоёр мэрэгчлэлээр эргэлзэж байгаа л тэгээд зөрөөрөө орж исэн. Одоо бол ингээ 3 мэрэгчлээ болох гэдэг шүү дээ, тий? Нэхмэлчин, тэгээд зураач. Одохгүй одоо ингээ хэрэгцээ шилдэг тогтчих юм бол дуучин, сандагдарч. Дуу хөгжим уран зураг гэдэг бол энэ хоёр бол гайхалтай гоё. Нийлнэ л гэж би боддог шүү дээ. Энэ шатны шалгаруултан дээр ямар дуу дуулахаар сонгосон бэ? Хулангийн дууснаар надад өгөөгүй хайр жүжигний дуу сонгосон. 사람이 모든 초다